Өглөөний минь бүгдэнд нь сар шинэ баярын мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр бид нар хоёулаа зүгсэн бол гуруулаа ярихаар сууж байна. Тэгээд ярьж байгаад маш гоё сэдвээр унсан байгаа. Тэр маань юу вэ Одмагч? За. За бөмбөг хүлээгээд тавцсан ч сандарч шүү дээ. За бүгдэнд сар шинэ мэнд, өглөөний мэнд. За энэ подкастыг сонсох цаг үеийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр би тэгээд урам хуурах гэж юу вэ? Урам сэргээх гэж юу? Урам гэж яг юу юм бэ гэдгийг бас нөгөө багш нартай ойлгуулах гад те ярилцахаар ингээд сууж байна. Тэгээ хамгийн гол зүйл нь юу гэхээр подкаст хийж явах хэвчээ өөрөөсөө бас амар сайн бодол санаагаа зэгцлээд авчдаг. Өөр ингэсэн хариулттай болчдөг. Өөр ингэсэн те нэг юм итгэж үнэмшдэг зүйлтэй болчдөг. Тэгэхээр ингээд ялангуяа манай хулан тий өөрөө залуу багш ахаа дээрээс нь маш олон залуучууд байгаа. Тэгэхээр тэднэрт маань бас яг энэ одоо подкастыг сонсоод тий нэг юм гоё одоо нэг бодолтой болоод үлдэх байх гэсэн юм өнцгөөс зүгээр хоорондоо пампан гэд ингээд тий эн чи юм штэ тийм штэ гэж зүгээр ингээд яриа суухын оронд шууд подкаст хийчих хулаака хамаг юм одоо залга холб гэж хэллээ л дээ. Тэгээ дээрэс нь яг нөгөө подкастаар ярьсны дараа нэг юм олон нийт зарлцсан юм шиг санагдаад. Тэгээ яг ярьсан сэдв маань ингээд надад сууж өгдөг юм шиг надад мэдрэмж төрөд юм. Тэгээс өмнө зүгээр бодол байсан бол тий. Зүгээр бодол ч юм уу ингээд туршилт ч юм уу байсан бол дараа нь ингээд подкаст хийгээд олон нийтэд зарлцсны дараа яг миний зүйл шиг санагдаад тэр сэдв. Nice. За энэ тэгвэл бүр ингээд туршилтад лаборатори хичээл болж байгаа юм шиг. Окей. За тэгэхээр ийм сэдвээр ярилцгаа сууж байна. Тэгээ багид маань өмнө нь зүгээр видео подкастаар орж ирсэн. Тэгээ одоо аудиогоор орох болоход ямар хөө мэдрэмжтэй байна тий. За юуны нөгөө видео подкаст орсны дараах мэдрэмжүүд бас ямар байсан тий. За сонсож байгаа бүх хүмүүстээ энэ цаг үеийн мэндийг хүргэе. Бас сар шинэ мэнд. Гинт ингээд подкастт ороод ирсэн. Өмнө нь бол яг вебинар хийсэн учраас ерөөхдөө дэжгүй байна. Тэгээд ерөөхдөө урам гэдэг ч угаасаа юм шиг. Өдөр тутмын маш энгийн боловчиг амар чухал сэдв ингээд ярих гээд оролцоод ирсэндээ бас баяртай байна. Тэгтээ яг манай хоёр яг нэг микрофон барьж байгаа сандарч байгаа болохоос яг энэ яриа бол тий менежердээ өрөөндж байнга явж байдаг. Дахиад багшрын өрөөндж байнга ингээд яригдаад явж байдаг учраас нэг их бас сэдрүүгээ орчвол хүмүүс сайлаад тий хагараад гоё олж байгаа гэж найдаж байна. Тийм за тэгэхээр яг нөгөө энийг бас сая олон хэлчихлээ шүү дээ. Энэ сэдв ингээд подкаст хийсний дараа өөрийнхөө юм шиг болчдөг гэдэг. Тэгэхээр яг надаа ингээд хичээл зааж өгч байгаа юм шиг мэдрэмж бас төрчлээ. Тэгэхээр яг хичээлээ жоох ихлүүлчихье гэж бодож байна. Тэгэхээр яг нөгөө урмын тухай ингээд ярихаар чинь юу байна те motivation буюу хүнд юм урам зориг өгөх. За урам авцсан хүн ямар байдаг вэ? Урам авцсан одоо ингээл багийн мантын амир их магтуулаад урам аваад тэг вау чи чадчих штэ яасан мундаг юм бэ яасан одоо хичээл зүтгэлт юм бэ гэл те эсвэл багийн одоо шөнө 2 цаг хүртэлтэй принтерээ ажилуулаад суугаад өглөө нэхэд чи ямар гоё үзүүлээ хийцэн юм бэ хүүхдүүд чи үнэхээр те гоё таарч штэ анги чин те 50 хүүхдүүд үнэхээр гоё таарч өнөө өглөөний хичээл чи ямар гоё болов гэл те ингээл нэг менежер ч ороо хэлчихлээ. За яг энэ үед ингээд өөрт чи юу төрөх вэ? Ер нь урамшил магтаал дургуун гэж байдгүй хаа. Бүр хэдэн настай байсан ч хамаагүй хүн ингээ магтахаар дотроос уус амар гоё мэдрэмж сурдаг шүү дээ. Мэдрэмжүүдээ үгээр илэрхийлэл маш их тогтлон. Тэгээд энийг би ингээд хийж чадсан. Миний хичээл зүтгэл ийм гайхалтай үнэлэгдэж байгаа юм байна гэд өөрөөрөө ийм бахархах сэтгэл ч юм уу тий. Эсвэл дахиад илүү хийх тийм сэтэл тэмүүлэл төрдөг. Окей. Яг тэр гэтээ яг миний хийж байгаа зүйлийг ойлгоод мэдрээд урамшуулах яг тэр үед бол бүр амар их тогтлон баярлна. Яг л хүлээж ирсэн юм сонссон юм шиг. Гэтээ нойргоо онсон гэж тооцъё. Тэгэхэд одоо урам авцсан тий. Тэгвэл нойргоо онсон ч гэсэн зүгээр тэрийг бараг тоохгүй хаа. Тийм. Урамшуулна бүр илүү Ядалт маань алга болох байгаа тий. Бүх зүйлийг дараа зөвхөн тэр урамшуул дээр айгүй гоё баярлалтай сэтгэл хөөрөх юм болоо. Улаан бас яг адилхан нөхцөл. Тийм, наад жаргалын мэдрэмж их авах хаа. Тэгээд амар баярлцсан хүн чинь 2 дахин илүү бас хийхийг зорих байх. Эргээд
битгий 2 цаг хүртэл суудчихаараа би жоохон буур хүрээд идэм аа бухимдаад. Эсвэл хиний ч төлөө ингэж байгаа юм гэсэн бодол төрөөд идэх байхгүй. Тэгэхээр яг тийм суултын дараа тийм гоё урам зориг авах юм бол дараагийн удаа магадгүй 2 цаг хүртэл тий 2 цаг хүртэл суулгүйгээр бараг ингээд 2 цаг хүртэл суусан ажиллаа 1 цагийн дотор амжуулах тийм зориг ч юм уу цаанаас нэг юм толгоос сэргээд хурдан ажиллах боломжууд бас үүсэх байх надад. Хурдан ажиллах, толгоос сэргийх. Тий. Ер нь бол дараагийн ажлыг маш богино хугацаанд ирч хүчтэйгээр хурдан хийх тэр хүслийг бол урам зоригоос авч болох. Окей. Тэгэхээр нөгөө шөнө 2 цаг хүртэл суух гэдэг чинь манай зурвалын дэвдэр амар их яригддаг тийм ингээд ебст ажиллаж байгаад орж ирсэн. Тэгээ залуу багш нар манайх бол шөнө 2 цаг хүртэл суухгүй л тийм угаасаа суух ажиллаж байхгүй суух хэрвээ сууж ийн гэвэл одоо би буруу ажиллаж ийн гэж би өөртөө гим хүлээ. Тийм учраас энийг яавал одоо багш хэрэг шөнө 2 цаг хүртэл суулгахгүй байх уу? Яавал ажлын цагтаа ажиллаа багтаадаг болох уу гэдэг дээр одоо би тархиа өвдгөх хэрэг гарна гэсэн үг тий. Тэгэхгүй болохоор 2 цаг суудсан багшаас маргааш нь ямар ирч хүч энерги гарах вэ тий. Тэгэхээр нөгөө ебсээс орж ирсэн зөндөө олон манай дээр чи багш нар байдаг учраас яг шөнө 2 цаг хүртэл принтер ажиллуулаа суудаг гэд. Энэ бол бүр ингээд амар их яригддаг сэдв. Тэгэхээр энэ манай дотор ингэж яригдж амч гадуур угаасаа битүүл байгаа. Тий битүү ер нь бүх багш нар дотор л байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр нөгөө яг ингэсэн ч ихсэн маргааш нь тэрийг нь хүн хараад магтах урам өгөх тий. Тэгэхээр багийн дээр манаас нөгөө юу явж штэ. Илүү юу тий ингээд маш гоё юм ядарсан мэдрэмж бүр ингээд байхгүй болчихно тий. Илүү гоёыг хийх ирч хүчтэй байна. Амар хөөрн, догтлон. Тэгээ хулан дээр болохоор ингээд бүр тарих амар сайн ажиллана. Дараа нь яавал илүү гоё болгочгүй гэл ингэнгүүт ингээд зовж 2 цаг хүртэл ингээд тарчлаа яах уу гэж зургаар тий. Маш богино хугацаанд амжуулж чадна гэдэг ч юм уу тий. Yes. Тэгээ эдрийн ингээд бүгдийн сонсоод үгнээд үзэхээр нэг юм шатхуун шиг байгаа. Тийм шүү дээ. Нэг юм машинд бензин хийцэн. Тэгээ машины бензин дуусаад улаан гэрэлтнээс хэлж өгж байгаа юм шиг мэдрэмжийг хана шүү дээ. Хүн урмаарт итгэдэж л амьдардаг гэдэг чинь тэгээд тэр л юм байна л да. Хөдлөж байгаа хүч нь тий. Машин гэж үзвэл тэр машинд чинь ингээд улаан гэрэл шар гэрэл машины нөгөө юу лээ шатхуун дуустдаг шар гэрлээ навчаад ингээд яваад өчгөө болоод бензин дуусаад унтарлаа гэж бодоход тийшээ чигийн бензин ичгээд зүгээр шууд асаал тий ингээд хол явчихдаг шүү. Тэгэхээр ингээд шатхуун урам зориг гэдэг чи өөрөө хүнд шатхуун болдог юм зүйл. Гайхалтай онцгой. Яг ингээд бензин ингээд тэнгүүт ваа яг тийм биш дээ бид нар яг ингээд унтарсан ч юм уу те ядарсан ингээд солилцсон үед яг ч хүн чинь устгалын амтай шүү дээ. Ингээд жоохон дэмжиж ингээд үг хэлэнгүүт цаанаасаа ингээд сэргээд хөөрөөд ороод ирдэ шүү. Тэгэхээр яг урам гэдэг зүйл чи яг бензин шатахгүй юм байна. Баярлалаа. Өстө гоё тодорхойлсон. Өөс нэг бурмарт тэгэхээр урмарт гэдэг үгс монгол артаа сайхан зөрөг байна. Бүр нөгөө зүгдэг л дээ. Ууцыг нугалахаар юу лээ? Урмыг нугалахаар ууцыг нугаал тэгээ. За тэгвэл яагаад? За одоо тэгвэл энэс нөгөө талын яриа л та тий. Тэгэхээр нөгөө моходог тал нь гэсэн үг үү? Тийм урам хөө. Оо, над дээрс амар гоё жишээ байгаа шүү дээ. Тэгээд тэгэл яг нөгөө нэг 7 хоног болгоно шөнийн 2 цаг хүртэл 3 цаг хүртэл юмаа хийгээл хичээгээл гоё хичээлээ заачих гээл ялангуяа шин залуу багш нар чинь тэл суух шинээр сурах юм бишгүй байгаа шүү дээ. Тэгээ явж исэн чинь би нэг багшаасаа сонсч ирсэн. Яг миний урд ингээд нэг өөр багштай яриад байгаа байхгүй юу? Чаддаг юм юу ч байхгүй энэ тэгээ. Яа. Бис одоо ч мартдаг шүү дээ тэр үгийг. Тэгээ яг тухайн үед миний мэдэрч ирсэн зүйл гомдол гэхээсээ илүү урам хугаралтай байсан. Тийм, урам хугаралтай байсан. Би ингээд ямар ч хэрэггүй ажил хийгээд байгаа юм биш үү? Шөнийн 2 цаг хүртэл 3 цаг хүртэл суугаад энэ хүн намайг чаддаг юм юу ч байхгүй гэж үнэлж байгаа юм чинь би ингээд ямар ч хэрэггүй хугацаагаа өрөөд байгаа юм бах та гэсэн бодолд надад төрж исэн. Тэгэл 3 цаг хүртэл суухаж байлаад өстө жинхэнэ нөгөө танхаарсан гэдэг шиг танхаа зааны хэсэг гаргасан штэ би. Ерөөсөө ингээд нэг байранда зогсчихсан юм шиг мэдрэмж тухайн үед төрсөн. Шинэ юм огт тархиндаа оруулахгүй өдөр хоногийг аргацааж өнгөрөөж нэг хэсэг тэр хүний өгөнд орогдож явж исэн. Тэгэхээр юм чаддаг юм юу ч байхгүй гэ дөрөвхөн үг. Наваа тэр байран дээр таг гацаасан байгаа байхгүй юу? Тэгэхээр яалтчгүй урам гэдэг чинь бензин гэдэг нь үнэн байгаа маа.
тушаа хөдлөгчдөг хүч байдаг. Тэр бас нөгөө урам гэдэг чинь заавал нөгөө хүнээс биш бас дотроос бас гарч болох юм тий. Нэг тийм санааснаад байна гэдэг. Гинт өөр тийш нь явуулсан нь. За дотроос гарах асуудал яг шуудхан хэлэхэд бол бараг хэцүүлтэй энэ бүр ингээд бүр ээж авахаа хайр нь бүр ингээд өлхийдүүлж өссөн те ваа бараг нэг аяа хагалсан чи үу ямар гоё хагалт ингэж Монгол ээж аваа өсөхгүй шүү дээ хүүхдээ те эсвэл одоо нэг одоо сүү хасгачлаа гэлэг ингээд зүгээр тэ ээж нь цэвэрлчээ гэхийн оронд те хүшээ наатахаа барьж яваач те бити асгаач те бити юу яагаач те цалгуулаач те өтер гэл нөгөө нэг бүр бидний чинь бараг ингээд мэдээ орсон цагаас нь эхлээд бол байг гэд ингээ өсөж байгаа байхгүй ялангуяа Монгол эцэг эхчүүд тэгэхээр чин энэ нь яаж ийм ихээр нөгөө одоо бид нар хүүхдийн сэдв рүү орчлоо тий нөгөө урам хугараад байгаа зүйл байгаа байхгүй юу тий гэтэл бидний янз янзын гадаадын яг үндэ зүгээр бичлэгэл харж штэ бидний амьдралаараа нүдэн дээр харж чадахгүй байна тий ингээл бичлэг харж л хүүхд нь ингээл тий ээж аавдаа туслах гал нэг ээж нь хоол хийж явах туслах гал ингээл аяг руу сүү хийж зүгээр цалигтл нь тэр ширээгээр дүртэл асгаж яхад яахчгүй тэр хүмүүстэй хараад баярлаа гэл ингээл суугаад байна штэ yes тэр цаанаа юу явж байгаа хэрэг нөгөө хүүхдийнхаа сэтгэлийг гэмтээхгүй байх, урмыг хугалахгүй байх, тий. Тэр нэг туслах гээд байгаа юмын, тий. Тэр хүүхд мэдээж чадахгүй шүү дээ. Нас бит хүрсэн хүнтэй адилхан хоол хийхэд нь оролцож чадахгүй. Гэхдээ тэр нэг туслах гээд байгаа тэр урмыг хугалахгүй байх гэж ээж аав нь өсгөж байгаа байхгүй. Тэгээ энэ бол ингээд хийхдээ тийм Европын соёлуудад амар түгээмлэдэг. Гэтэл бид нар яг үнэндээ тийм үлгэр жишээг өнөөдөр гэр бүлээсээ харж чадахгүй шүү дээ. Бүр ямар ч гоё залуу гэр бүлээс ингээд нөгөө хүүхдээ тий ингээд харж чадахгүй шүү дээ. Тэгэхээр чин бид нар бүр бараг мэдээ орсон цагаас нь эхлээд хүүхдүүдийнхаа тэр урам гэдэг юмар нь оролцож байгаа байхгүй да. Болохгүй, чадахгүй, тийхгүй, ингэхгүй, байл суу, асглаа, зутглаа, унлаа, бэртлээ, гимтлээ, хүй гэл ингээл те ингээд нөгөө маш их тэрийг ингээ хулаа ичиж байгаа. Тэгэхээр яг үнэндээ шуудхан хэлэхэд мотивашн ингэж нөгөө дотроос төрнө гэдэг бас хэцүү. Тийм учраас ихэнх тохиолдолд энэ нөгөө насанд хүрсэн ялангуяа бидний насны одоо ингээ багш болсон шин залуудын 20 хэд хүрсэн багш болсон энэ залуус бол шуудхан хэлэхэд гатнаас амар хин урмыг бас ихний ээлжинд бас аваад ах шиг харагдаад байгаа. Ихний ээлжинд. Тэгэхээр яалтчгүй нөгөө зөв орчноо сонгож ажилд орох. Зөв найзуудтай байх. Тэ эсвэл одоо бүр нэгсээр байгаа тэр хүнээс урмыг авчдаг одоо яг гэж би хийчлээ ш намайг магтаалуу. Гэтэ ингэж чадахгүй байх л та тий. Тэгэхээр ялцчгүй энэ. Тэгэхээр энийг нөгөө ойлгоцсон багш нар бид нар нөгөө нэг have to гэдэг имийг ерөөсөө ярихгүй байя. Тэ have to гэдэг чинь багш болгоны өөрийнх нь тэр имиж. Улан гэж өөрөө хийн, багий гэж өөрөө хийн, бадмаа гэж өөрөө хийн. Энэ хүмүүсийн өөрсдөө ингээд өнөөдөр тэ хулаа ингээд харфд толгтой сууж ийн, багийн ногоон сөрөчгөн цамцаа би нэг цагаан сөрөчгөн цамцаа сууж ийн. За ингээд өөр өөрийгөө хувцлаад өөр өөрийгөө тэг өнгөлөөд ингээд гараад ирж байгаатай адилхан have to буюу яаж хийх вэ гэдэг имийг багш нар өөрсдөө л хийх хэрэгтэй байхгүй. Харин яагаад урам хэрэгтэй вэ? Яагаад урам гэдэг зүйлээр бид нар ингэж шатхуун шиг ойлгож энийг ингэж хүүхдүүдэд цэнэглэж өгч явах хэрэгтэй вэ гэдэг зүйлийг ингэж ойлгочлоо гэж бодоход яагаад гэдгийг ойлгочлоо гэхэд яаж буюу have to гэдэг юм нь багш өөрийнхөө имиж өмссөн хувцс идэж ууж байгаа юм үсгэзгээ янзлж байгаатай адилхан өөрийнх нь нэг юм тий зан харилцаа болтол нь гэж оруулж ирэх хэрэгцээтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр яг хамгийн жоохон төвхтөө нэг юм нь бол нэг гаднаа юу дотроос мотивашн төрнө гэдэг бол бүр нэг хийхийг хүссэн амар гоё юм олцсон тохиолдолд бол бас ингээд өдөр шөнөгүй суугаад хийгээд ээж чадна тий. Энэ дээр багийн дээр жишээ авах. Юу өдөр шөнөгүй сууж хийдэг вэ? Яг ингэсэж яг толомдчихлаа. Яг урмыг бас яг дотроосоо одоо л өгж эхэлж байгаа юм өөртөө. Тэрнээс биш бас яг ингэ хүлээдгэлээсэн л та. Гэтэ миний нөгөө урам хонгаралт дээр нэг хэлэхэд нөгөө ялгаатай яг амар хичээгээд ирж яхад огт хичээгүй яг зэрэгцээд хараа сууж исэн хүн яг ижлэгэн үнэлэгдэхэд айгуус тийм нөгөө хийгээгүй байсан ч хамаагүй ялгаагүй байсан юм шүү. Хийхгүй байсан ч болох юм шүү гэдэг дээр л айгу урам хонгаралт тэн дээр байсан тийм залуу багш байхад. Тэгээд Монгол эцэгчүүдийн хувьд ялангуяа ээжүүдийн хувьд тэр нэг миний ч хувьд одоо 3 жоохон хүүхдээ анзарч байгаа зүйл ээж аавуудын нэг хүлээлт нэг амжилтыг үнэлэх гээд идэг, амжилтыг номшуулах гээд идэг. Тэгтэл одоо жишээ нь ангид уралдаан зарлахад
1 2 хүүхэнд л ер нь эхний 3 байр ч юм уу шалгарна шүү. Тэгэхээр 3 хүүхэд л урамшуулах урам авах хэрэгтэй биш. Тэр хүүхэд яаж хичээл зүтгэл гаргасан бэ? Тэр өөрийнхөө хэмжээнд ямар акци гаргасан бэ? Тэрийг л олж харж урамшуулах хэрэгтэй болоо л гэж хараад байгаа. Тэгвэл бол ер нь бол медаль авсан юм уу? Эсвэл шагнал авсан юм уу? Байранд орсон хүүхдийг л урамшуулад байдаг байхгүй. Гэтэл цаана тэнд өрсөлдөөд өөрийгөө дайчлаад бараг тэр зүйлд нэг тооч гэсэн тий нэг зүйлийг ч гэсэн хийж чадсан бол тэр нь өөрийнх нь хувьд амар амжилт. Хүүхдүүд чинь гэртээ нэг даалгавар маалгавар хийх хэрэгтэй. Элдв янз юм хийж ирчээл тэрийг ингээ үзүүлэх гээд ингээ тисч ядаж хүлээдэг штэ. Тэрийг нь олж хараад шалгаад хүү чи өнөөдөр ийм хүрхэн юм хийгээд ирсэн юм уу гэдгийг л харж чадах юм бол тэр хүүхдүүд маш том муран болж өгөх байхгүй. Тэгэхээр ээж аавдын хувьд ч гэсэн одоо сонсож байгаа хүмүүс байх юм бол хүүхдийнхаа тий заавал тэмцээн оролдоонд төрүүлсэн шагнал урамшуул гэхээс урам хэрнэ гэдэг урамшуул гэдэг үр шууд барыг ороод байгаа юм шиг. Шагнал урамшуул холбоогоор орчих гээд. Тэгэхээр тэр нэг сэтгэлийг нь яг олж хийж байгаа тэр зүйлийг ингээ олж мэдрээд урамшуулах нь бүр амар чухал юм болов гэж харж байна. Тэг би болохоор одоо өөрөө хамгийн сайн чаддаг зүйл мэрэгжлийнхаа хүрээнд хийж байгаа одоо энэ рэлүүд эцэгчүүдэд өгж байгаа зөвлөгөө сургалтууд хийж байгаа контентүүдээ хийхдээ гоё. Тийм бодлогынхаа ном тийш штэ. Сая нөгөө баяж бууцны хоёр бас за ном дээр цагаан сарын тухай бодлого оруулаагүй юм биш штэ. Энийг яаж зохиох вэ гэд миний тарих яг тэн дээр нэрээ ажиллаж ирсэн. Яг бууз идээс очихтай би бодож байсан. За бууцыг яаж бодлого олох вэ? Нэр яг энэ зүйлүүд маань надад маш нөгөө цаг хугацаа орон зайг баг ингээд умартаж хийдэг. Баг ингээд би орчноосоо ингээд тасарсан энийг хийгээ суухта өөр ямар ч зүйлд ингээд сатаарахгүй өөр хийчдэг юм зүйлүүд байна. Одоо энэ ном бичиж байгаа бодлогын ном байна. Тэгэхээр энэ бол миний хамгийн их урам зориг өгдөг зүйлс маань юм болов. Борлуулаад гар дээрээ аваад ч юм уу хевлээд тэгээд тэндээс нь хүүхдүүд маань ашиглаад тэгээд коридорт ингээд цонхон дээр бүр ингээд тавцан дээр нь сууж аваад даалгараа хийгээд маа намыг ингээд уншаа сууж исэн. Тэгэхэд амар урам зориг авсан би бас. Тэр бол бас дотроос яаж байгаа зүйл юм болов. Өөрөө ингээ юмаа хийгээд тэгээ үр шимээ ингээ хүртсэний дараа өөрийнхөө нөгөө дуртай өөрийнхөө хүсдэг тэр нэг юм зүйлээ хийгээд эхлэх үед л тэр мотивашн төрж байгаа байхгүй. Тэр урам зориг ахаад хийх. Сая баг ярьсан цаг хугацаа бүр умартаа суудаг гэдэг иймэрхүү зүйлүүд төрөөд нь шүү дээ. Гэтэл яг үндэ багшийн ажлыг хийх гэл өдөр алга ингээл хүүхдүүдийн өмнө ороод зогсоход тэгээ тэр чинь бас ингээл тэр өдрийн эмоц сэтгэл хөдлөлтөд холбоотой л ажил болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр чи яалтчгүй яг нэг энэ ажлууд дээр залуу багш нар ялангуяа энэ бид нар залуу багшийнхаа урмыг бүр ингээд хугалж болохгүй тэрний оронд зөвчлөөд авсан юм баг. Тэгээ урмыг ерөөсөө хугалж болохгүй одоо чи ингээд багш бүр амар хомсож байна. Нөгөө талаасаа энэ залуу хүмүүсийн энэ майндсет залуу хүмүүсийн бодож сэтгэж байгаа зүйлсүүд гэдэг чинь ингээд нөгөө миний хүүхдтэй амар ойролцоо байгаа байхгүй да. Тэгэхээр чи би ороод нөгөө лекцлээ л дээ ингээл нэг 8 дугаар ангийн хүүхдтэй лекцлээ л да гэл ингээл хөгшөө юм ярьжсэн дөрвөл тэгээ манай залуу хөшөр гүйж ороод өө сайн юм байна уу гэл хөнгөн шингэн те ингээд ярьж хөөрөөд ингээ явах нь хамаагүй дээр байгаа байхгүй те. Тэгэхээр чин тэгээд ч угаасаа багшийн ажил гэдэг чи өөрөө энерги өөрөө ирч хүч өөрөө цог золбоо өөрөө одоо юу гэмдэ ингээд амар гоё юм зүйлс байгаа даа байхгүй. Тэгээ эний чинь ингээд залуу багш нар өөрсдөө ингээд бүр баярлаж, жааргаж бүр ингээд гоё ингээд хүүхдүүд дотроо хүүхэд болж гүйжаад ингэж өгөх хэвээр зүйл байтал тэрийг ингээл те дээр нь суусан нэг менежер ч юм уу. Эсвэл хамт ажиллаж байгаа нэг хөгшин тий багш ч юм уу ирснээ олон долоо юм донгосоод иж болохгүй л байхгүй та. Тий. Тэгэхээр энэ нөгөө урам гэдэг чи өөрөө шатхуун. За окей тэгвэл одоо бүгдээрээ нөгөө шатхуун гэл ингээд ойлгоцсон. Тэгээ өөртөө тэгвэл тэр шатхууныг хүүхдүүдэд өглөө гэж бодъё л да тий. Тэгээ өдрөө алга ингээд хичээл дээр нэг юм одоо хүүхдүүдийнхээ шатхуун дүүргэдэг ажилтаа болно тий. За тэгвэл тэр хүүхдээс юу гарах вэ гэдэг нэг асуудал байна. За манай хоёр сая хэллээ шүү дээ урам автсан. Тэгэхэд тийм байсан. За одоо тэгвэл хүүхдэд үгүй тэрийг. Яг үндэ тэдрийг ингээд нэг ширээний ар номхон суулгаал тий. Ингээд нэг харьцагт оруулаад энийг хийсэнгүү тэрийг хийсэнгүү энэ даалгавраа шаалга гэдэг нэг ийм арга руу гэж нөгөө орсон дээр юм уу эсвэл урам өгөөд өөрсдөр нь гүйлгээд тэгээ хөөрүүлээд баярлуулад догтлуулад тэгээ ингээд баясгаж гүйж байгаа тэр хичээлийн ойлгуулад ингээд гүйчих ёстой ч юм уу тий. Энэ талаар ямар хөөдөлтэй байна. Хүүхдүүдэд өгөх урам дээр ер нь бол монголчуудын нэг юм нийтлэг хандлага байдаг л да.
худлаа хүүхдийг магтах хэрэггүй. Хүүхдийг магтахаар хөөрдөг, тэгдэг ингэдэг гэл нэг магтаалыг өөрсдөө өгөхөөс харамлдаг юм аа тий. Нэг тиймэрхүү хандлага харагдаад байдаг. Тэгэхээр бид нар зүгээр тэр урамшуулал тэр магтаалыг гол нь зөвл өгч чадахгүй байгаа л тэр асуудал аахгүй. Зүгээр нэг хийсвэр сайн байна чи мундаг байна. Гэл ерхий урамшуулал ахаар чинь хүүхд чинь яг юу сайн байгаа, юу мундаг хийгээд байгаа, аль мэн болоод байгаа гэдэг тэр нэг ялгаа заагүйгээр л би мундаг гээл нэг бүх юм мундаг юм шиг яг нэг хэлсэн магтаалынхаа дагуу өөрийгөө бас хүлээгээд авчдаг гэж магадгүй. Харин яг сая миний нөгөө нэг түрүүн хэлсэн тэр нэг хийж чадж байгаа яг тэр зүйл гэдэг шиг яг л нэг хүүхдийн бүр тэр ангийн хамгийн сул хүүхд байж болно тий. Тэр өдөр нэг үг зөв бичвэл тэрийг хараад урамшуулдаг. Тэрэн дээр за өнөөдөр нэг үг биччихлээ. За чи тэгвэл маргааш 2 үг зөв бичих. Гэл яг ингээд өөрийнх нь чадлаар ингээд урагшлуулад зүтгүүлээд тэр зүйлийг нь олоод ингээд алхамаар хөтлөөд урамшуулах гэх юм уу? Хүүхдүүдээ. За тэгвэл хүүхд маань би өнөөдөр энийг зөв бичсэн. За маргааш тэгвэл дахиад нэг үг нэмчээ гэдэг ч юм уу ингээд хүүхдүүд арай ойр болж ирээд тэр зүйлдээ урамшаад тэр нөгөө хэлж байгаа урамшуул нь арай нөгөө хийж байгаа чадвартай нь уялдаад ирэхээр мотивац нь нөгөө шатхуун нь илүү ингээд цэнэглэгдэж өгөөд хүүхд маань илүү урам зоригтой. Тийм холих бензин биш гэсэн үг байна шүү дээ. Тийм яг жинхэнэ хальц мэлцгүй цэвэр шатхуунаар цэнэглэж өгөх нь чухал. Холих бензин хичээл угаасаа явахгүй шүү. Нөгөө монголчууд магтаалаа харамлаад байдаг гэдгсэн чинь бас бодогдчихлоо л да. Одоо өнөөнөөс хойш бид нэр багшийн урам зориг бас хийрээд ч тэг хүүхдийн гэхээс илүү. Яг тэгэхээр өөрөө урам зориг авдггүй түвшиннийхэн сав нь хоосон явж байгаа багш чинь хүнд яаж өгөх юм бэ? Буцаагаад Яг тийш. тийм буцаагаад би яг тухайн үед бол одоо яг ихний 2 3 жил тий хүүхдүүдийг ерөөсөө уншуулж чаддгүй байсан юм аа. Бүр ингээ амнаас уунж өгөхгүй ингээд харамлаад байгаа юм шиг болоод дөгсөн баггүй. Би ингээ хэлмээр байдаг тэгсэн мөртлөө ингээд өөг ивэлж өгөхгүй. Тэгээ дээрэс нь бас яг нэг хий хоосон магтаал болчих байдэ гэдэг ч юм уу. Бүр нэг юм одоо батсан чи ямар муухай хүн байсан юм бэ? Яг ингээ хэлэх гээд тэгэхээр ягаад ч юм дотроос ингээд нэг юм аман дээр чулуу тагтарчаад байдаг байсан баггүй. Тэгээ би одоо батсан чинь өөрөө урамшуул авч чадахгүй хоосон байсан учраас буцаагаад нөгөө хүүхдүүдэд өгч чаддгүй л байсан юм байна л да. Чи хамт ажиллаж байгаа хүмүүсээс гоё үг сонсохоосоо илүү тэгэл муухайг нь сонсдог байлаа шүү дээ. Тэр чинь ч болохгүй байх, эн чинь ч болохгүй байх, тэгээд эн чи ингэж байна гэл. Тэгэхээр өөрөө бас багш нар нэг нэгэндээ хайртай байгаасай. Чадахгүй зүйлийг нь биш чаддаг зүйлийг урамшуулаасай. Тэгжээж бас өөрийнхөө аваад өргөцсөн багш нар буцаагаад хүүхдүүд бол илбэг дэлбгээр нь буцаагаад магтаалын үгийг харамгүй хайрлах байхаа. Тий. Тэгж бодож байна. Yes. За хоолой бүрстэ гайхалтай дүгнэлт хийчлээ. Гайхалтай бацалт хийчлээ. Тэгэхээр бид нэр хүүхдэд урам өгөх тухай ярина гэдэг чинь өөрөө have to л байгаа байхгүй юу? Тэгэхээр why гэхээр чи яалтчгүй багш өөрөө савнд дүүрэн бэжэж тий одоо шатхуунан тий нэг 40 одоо манай машин чи 45 литрийн банктайгаа 45 литрийн банкнд дүүрэн бэжэж би тэндээсээ унтарсан байгаа тий нэг машин зам дээр зогсож илээ гэж тооцвол тэнд чинь ингээд нэг 5 литр бензин 10 литр бензинийг сумын төв бараад шатхуун голонг бараад цэтлэн тий ааваа хөө өстө гэд ингээд тий өгчөж чадна шүү дээ. Гэтэл миний банк хоосон байд би яаж сум хөрхүүл гэдгээ бодно шүү дээ. Yes тэгэхээр багш өөрөө нөгөө урам зориг ингэж бадрах ингэх нь амар хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр чи яалтчгүй өнөөдөр яг энэ одоо подкастн дээр ингээд хулаа өөрөө менежер байна, Баццэг маань өөрөө менежер байна, бие захирал байна ингээд яг удирдлагууд сууж байгаа байхгүй да. Тэгэхээр чи удирдлага хүмүүсээс л багш гордё шүү дээ. Тэгэхээр чи одоо хамгийн их шатхуунтай, хамгийн их бензинтэй, хамгийн их банк дүүрэн явж байгаа хүн чинь одоо мен 3 болж шүү дээ. Ер нь бол тий бид 3 болж штэ. Гэтэл одоо ингээд сая нөгөө урам хугарсан жишээнүүдээ ингээд сонсохоор аль аль нь л менежерийн зүгээс гомцсон юмнуудаа л залуугш багт тий. Гомцсон юмнуудаа л ярьж байгаа байхгүй. Тэгэхээр чин одоо нэг хүний дээр гараа сууна гэдэг чинь 10 хүний дээр гараа сууна гэдэг чинь өөрөө тэр хүн хүүхнийхээ хөгжилтөөр анхаарах хэрэгтэй л болж байгаа байхгүй. Одоо багш багш байжгаад менежер болно гэдэг чинь өөрөө тэг ингээд нэг юм 10 хүнийг цэнэглэх чадвартай тий банкаа дүүргэх хэрэгтэй болж байгаа байхгүй шатхуунаа. Тэгэхээр чи яалтчгүй энд чинь хүүхний хөгжөөл те урам гэж юу юм бэ? Ингээд яриас ухсдаг байхгүй бид гурав шиг те урам гэж юу? Би хинээс авч ийсэн, юунээс авч ийсэн? Ямар үед одоо урам хугарсан мэдрэмж нь юу ингээд хоорондоо ядаж энэ сэдвүүдээр мэтгэлцдэг ярьдаг юм бэжэж бид нэр цаашид одоо бид гурав те
багш нарынхаа банкыг дөрвөж өгнө шүү дээ. Тэгээ нэг сумын төв бараадчих шатхууны нэг юм шүү дээ тий. Тэгээ дахиад багш нар өөрөө урам авдаг, цог золбоотой гүйжэвэл yes хүсээгүй нөгөө манай сургуультанд явж байгаа нөгөө эдэг хүүхдүүдэд ч тий. Өөстө яасан мөн яасан хөрхи яасан ийсэн болоо зүгээр ингээд зүгээр бөө өнгөрсөн хөөрсөн хүмүүс л болж хувирж байгаа байхгүй да. Тэгэхээр жинжин ингээд ганцхан багш ялангуяа Монгол тий эцэг ихтэй өсгөгдсөн Монголд өссөн. Тэгээ бид хэдийн насны тий менежер болоо суудсан хүмүүс бол бас л урам зориг гаднаас хайгаал сууж байгаа л ахал та. Тий тэгэхээр гаднаас хэрвээ хайж байгаа бол энэ бол хувь хүний хөгжил. Тий өөр дээр анхаарах, өөрийгөө одоо self care хийх бүх юм банк нь хов хоосон бижиж 5 литрийн шатхуунтай тий тэгснэ 2.5-ын нөгөө машинд өгч хоёлоо нийлж аваад нөгөө сум 10 км-ийн сумын төв хүрэхгүй тий ахаал хоёр машин зогсох хэрэг гарна шүү дээ. Тий тэгэхээр чи яалтчгүй нэг хов хоосон банктай ижиж хүнд юм өгөхгүйгээд ийснээс олж нөгөө хүмүүсээс амирын муухай харгас хэрцгий муухай ашцаа маш их гардаг. Маш их гардаг. Өөрөө ямар ч нөөцгүй, өөрөө ямар ч одоо сэтгэлийн тэнхээгүй, урам зориггүй, ирч хүчгүй юм бэжэж багш хүн чинь өөрөө ингээд бүрийгөө дэлгэж тавиад идэх байхгүй юу. Ингээд одоо би үйлчлэх ёстой гэдэг майндсетээр нөгөө хүүхдүүдэд өгчөөд оройн гэртээ ирэхэд тамиргүй ирнэ. Оройн гэртээ ирэхэд ядарсан ирч хүчгүй ингээд хоолооч хийж хүүхдүүдэд өгөх юм хүчгүй болцсон явж идэв шүү дээ. За тэгэнгүүт маргааш нь тийм хүн чинь одоо яаж тэр хичээлийг заах юм, яаж тэр хүүхдүүдэд юм өгөх юм. Тэр чинь ингээд яг үнэндээ бодох ёстой л зүйл болж байгаа байхгүй юу. Бодох ёстой, одоо анхаарах ёстой, бас ингээд нэг жоохон тунгаах хэрэгтэй зүйл. Тэгэхгүй болохоор багш чи өглөө 8 цагт те хүү хаа гээл 7:30-д бослоо 6:40-д бослоо хэдэн хүүхдүүдэд хувцлаа сургууль цэцэрлэгэр өнгүүлгээл араас нөөрэ хувцлаа те ингээл хичээл рүүгээ гараалгүй чинь 4-5 цагийн хичээл тасралтгүй заачаал тэгэл ядарсан хүн нэг хоол идэж аваад ахаал гэр орны ажил гээл ингээл явчихна. Ингээ бодох завгүй, тунгаах завгүй бас суугаад байна л да. Тэгэхээр чи яалчгүй зориуд нэг юм бодол өгөх, зориуд нэг юм өгөх хүмүүс нь бас ингээд нөгөө удирдлагын төвшний хүмүүс байгаад байна тийм. Тэгэхээр энэ талаар бас яг өөрөө та хоёр маань ямар бодолтой, багийн ямар бодолтой миний ингээ ярьж байгаа зүйлсүүд та хоёрт яа сонсогдож байна. Дүүрэн савтай яж байгаа юм. Удирдлага ер нь бол ингээд нөгөө багш нартай ажиллаж байгаа яг ийм төвшөнд байгаа удирдлагууд өөрийнхөө савыг дүүрэн байна уугүй байна гэдэг юм шиг анзаарах хэрэгтэй юм байна. Саваад өргөжж тэр багшраагаа маш гоёор цэнэглэж өгөх хэрэгтэй байна. Цэнэгтэй бежиж тэр багшаас гарч байгаа тэр зүйл байна. Тухайн тэр ангид байгаа хэдэн хүүхдүүд, 30 хүүхдүүд юм уу, 40 хүүхдүүд юм уу, яг л тэр хിവэрээ гарах юм байна. Хэрвээ багш үнэхээр хоосон савтай байвал одоо энэ нийгэм дээр чи багшрын нэг айгүй олон асуудлууд, хурц асуудлууд тавигдаад байгаа шүү дээ. Тэр хүн чи яг дотор нь байхгүй зүйл учраас айгүй тийм стресс бухимдал те нөгөө яг ийм бараан тал нь дийлцэн. Яг ингээд урамшуул ихээр өөрөө ямар ч нөгөө урам зориг авдаггүй, аялаасаа баяр баясгалыг, аз жаргалыг авч чадахгүй болохоор яг тийм сөрөг зүйл ингээ хүүхдүүд рүүгээ сөргөөр нь гаргаж байгаа. Хэрвээ тэр багш яг ингээ урам зоригоор дүүрэн баяр баясгалтай те яг нөгөө удирдлагын дээрээс нь ч юм уу тэр өөрийнх нь асуудлыг олоод чи энэ дээр ингэж байгаа юм байна. Энэ хувь хүний үйлчлэл төр нь ч юм уу анхаарж өгөөд энийгээ сайжруулчих. Энэ тал дээр ингэж энийг аягүй сайн хийж байгаа юм байна гэл тэр зүйлийг номшуулаад авах юм бол тэр багш ч гэсэн тэр хүүхдүүдийнхаа яг л тэр зүйлийг нь олж хараад тэр зүйл дээр номшуулдаг юм шат дараалалтай алхамжлалтайгаар яг энэ систем чи явагдаад байна. Тэгэхээр удирдлага хийж байгаа хүмүүс одоо менежер захирлын түвшинд байгаа хүмүүс маань өөрсдөө багшраагаа хэр сайн урамшуулж чадж гин үү энэ зүйлийг нь өгч чадж гин үү гэдгийг маш сайн анзаарах хэрэгтэй. Миний зүгээс тэгж бодож байна. Дээрээс нь ингээд ярилцаж явах хэрэгтэй юм байна тий. Тийм бүр амар чухал. Сая бид хэд яг бид гур ингээ ярилцаал хөлтөн маань аягүй гой дүгэлтийг гаргаж ирлээ шүү дээ. Гэл ингээ чам хэлэнгүүт үнээрээ тийм биш үү ингээ. Уус ингээ мэддэг сэдв шиг бүртлөө энийг ингээ гаргалгаа болгож ирсэн. Тий гаргаж ирээгүй байна. Хэлэнгүүт нэрээ тийм ингээл яг шууд толгойд хараад ирсэн. Тэр нөгөө бадмагч дандаа хэлдэг шүү дээ. Мэддэг байна гэдэг чинь нэг өөр асуудал. Яг үйлдэл болгоод хийн гэдэг чинь нэг өөр асуудал гээд. Тэгэхээр
Тийм бид нар чи угаасаа амар өнгөцгөн мэдлэгтэй яваад байдаг байх. Мэддэг. Мэдэн ш. Наадах чи мэдэн ш. гэж гэсэн мэдэн штэ. Ч гэсэн мэдэн ш. Айгуу манай подкастыг сонсоосож байгаа багш нас ярьж л байгаа бах тий хоорондоо. Мэдтгэл юм ярьж гин. Тий, мэдтгэл юм ярьж байна. Yes. Тэгээ гол нь хийж гин үү? Хийж гин үү яа тий. Тэгэхээр чин ерөнхийд нь тий ингээд дүгнээд үзэхэд бол урам гэдэг чи өөрөө шатхуу юм а. Яг үндэ багш нар бензингүү тий ингээ машиныг араас нь түрээд 15 км давих гээд ах юм уу. Тэр аймгийн төв оруулах гад тий эсвэл Улаанбаатар нөгөө за сурагчдаа тий их сургууль бараад болчихъя гэж үзлээ гэж бодоход 12 дугаар анги хүртэлнтэй ингээл урам зориггүй хүүхдий чинь тий за их сургуулийн хаана аваалаа Улаанбаатар за эндээс 1700 км түрээд явъя гэж бодъё л та түрээд урдаас нэг татаж үзээл тороосоор тий өөрийгөө битүү ороодсон тороосоор 30 40 хүүхдээ за 30 40-оос илүү байгаа ш нэг багшд ноогдож байгаа ийшээ хүүхдүүд бараг л 50 60 чөлөөтэй байгаа. Тэгэхээр 50 60 хүүхдийг урдаас нэг чирж үзээл араас нь төрж үзээл тий тэгснээ нэг ташуурдаж үзээл тэгснээ нэг ингээл одоо нэг газрын өрөө байвал нэг жоохон өнгөрүүлэл уулын өксөөр байвал хэвээр ингээл хөс басаа гоожуулаад яг ингээд дүр зураг юм л байгаа байхгүй Монголын багш нарын дүр зураг. Тэгэхээр эн чи яаж юм нэхэр амар зовж ажиллаад байгаа байхгүй юу да. Бүр ингээд юм махарч. Тэ. Гэтэл энд чинь ингээ hard биш smart байх хэрэг гараад байна шин. Smart байх гэдэг чи өөрөө шатууны дүргэж хэл та. Урам өгч хэл та нөгөө дүүхдүүд тэ. Тэгээ яаж өгөх вэ гэдэг чинь багш өөрийнх нь асуудал болоод байна шин. Мэдээж цаасан малгай өмсгөх нөгөө нэг хуурамч шатхун хийн гэдэг чинь так гэл нөгөө машин утгагүй ивдрэл өгнө штэ тэ ивдрэл бүр цогсчдаг штэ. Тий бүр ингээд моторын хүртэл хоропын хүртэл ивдрийг айчдаг. Yes. Гэхдээ эндээс болгоомжилж чинь гээд урам өгөхгүй байж болохгүй байхгүй. Тэр ориг шатхун хиймээр шин. Ориг шатхун яг нөгөө хүүхдийн хийцэн юм олж магтах юм тий. Тэгэхээр багш өөрөө hard биш тийм smart баймаар байгаа байхгүй. Ухаалаг ажлыг гэвэл тэгээд тарих толгой хүн болгоно тийм штэ. Тэгэхээр чинь яалтчгүй ингээд тий хүүхдэд урам зориг тий урам зориг бүр онсон үг өгүүлбэрээр нь ингээл амнаас хідүү магтаал хэлчих тий. Тэг яг бас нэг амар гоё юм байд юм а. Хүнд өөрөө ингээд урам өгөөд ингэж байгаа хүн чинь нөгөө хүн урмыг ингээд сонсоол ингээд хөөрөн штт догтлол амар гоё л ш. Тэгвэл буцаага тэр энерги нь тэр урам өгч байгаа хүндээ буцаж ирдэг байхгүй юу? Тийм штэ. Нөгөө нэг юм өгөөд нь штэ. Бусдад гэрлээ түгэлээгээд таны гэрэл бөхөхгүй гэд нэг өгөөд штэ. Яг л тийм юм шүү тий. Өөрийнхөө гэрлээс салгаж өгсөн ч өөрийнх нь гэрэлцээр л байдаг. Тэгэхээр урам зориг гэдэг чинь яг л тийм зүйл хаана шүү тий. Тэгэхээр ингээд өөрөөсөө гарч байгаа гэд нэг тийм харамын сэтгэлээр ерөөсөө байж болохгүй. Айгүй ингээд талархал нь буцаад тэр гоё энерги нь буцаад надад ирж байгаа. Буцаад миний савыг дүүргэж байгаа. Буцаад намайг бас цэнгэлж байгаа гэдэг ийм сэтгэлээр урам бас өгөх хэрэгтэй мэн. Yes. Тэгэхээр нөгөө одоо нэг талаасаа бид нар чинь бас бусдаас амар урам горддаг хүмүүс байгаад байна шүү дээ. Тий. Тэгээ хоосон савтай гэж яриад. Тэгээ хамгийн одоо бас энэ дээр нэг бодож үзэх зүйл нь yes бусдад урам өгж байгаа хүний сав хизээж хоосордоггүй. Яагаад тэгэхээр ингээд нөгөө хүүхд чи ингээ хөөрөөл баярлал догтлол өөрийнхөө чадлаараа юм хийгээл дахин багштай үзүүлээл ингээл ваа багшаа би чадчихлаа шүү гэл ингэж мингэж байгаа тохиолдолд нөгөө багш чи харангуйтаа өөрөө догтлоны үсттэй ваа би энэ хүүхдэд чинь нэг гоё үг хэлсэн тэрний хүчээр л энэ хүүхд явчлаа ч энэ гоё ярьсан сууж идэг багш нар зүдээд шүү дээ. Эсвэл зүгээр ингээл инээж байгааг нь хараад баярлдаг. Тий, хөөрж байгааг нь хараад догдолдог тий ингээд баярлдаг. Ингээл хамаг биеэр нь ингээл хорхоо гүчаав шиг би яарсан гоё болдог шүү дээ. Yes. Одоо тэр нэг тийм жишээ байгаа юм. За. Найдлан аримаад нэг хөөрхөн хүү байдаг байсан. Тэр хүү маань магтаалд амар хөдөлдөг байхгүй юу? Урагшааг амар явдаг. Тэгэл жоохон хөөргөчүүл наачсан амар сайн хийдэг гэл. Өмнөх багш нь тэгж хэлжсэн байхгүй юу? Тэгээд би магтаад ингээд тэгэхээр гаргаж байгаа реакшн нь амар хөөрхөн. Ингээд гэсэн мөртлөө ингээд буруу хараад инээгээд байдаг байхгүй тэр хүүхд. Тэгснээ ингээд эргэж харснаа улам гоё уншаал, улам идэвхтэй болоод ороод ирдэг хүүхд байхгүй юу? Яг тэр ингээд реакшн харах гэж би их магтдаг байсан. Амар хөөрхөн санагдаад бүр ингээд жинхнээсээ тэр хүүхд ингээд баярлаад тэгсэн мөртлөө ингээд тэрийг нуугаад цаашаага эргэж хараад инээж минийгээ мөрс өрнийг хөдөөд тэгсэн байхгүй. Тэгээ тэр ингээд бас би их орох дуртай. Ингээд тэр хүүхдийг ингээ харахад ингээ ганц хоёр үг ингээ хөрхөө хэлэхээр нөгөө хүүхдийн гаргаж байгаа реакшн амар хөөрхөн санагдангууд би бас их урамтай ордог гэсэн хичээлээ. Yes. Тэгэхээр эн чинь
шатхууны ингээд тэр хүүхдэд дүүргээд буцаагаад нөгөө хариу нэрж идэв нөгөө аягны хариу өдөртөө гэд нэг юм зүйл байдаг шүү дээ. Тэгэхээр тэр чинь нөгөө хүний гаргасан сэтгэл буцаагаад ингээд орж ирж идэв. Тэгэхээр ингээд нөгөө өөрийгөө ингээд гоё цэнэглэж болдог. Тэгэхээр ингээ боддоо одоо хулан тийнд тэгээ нэг 15 хүүхдэд хичээл заадаг бол нэг нь тэгж огшоод исэн бол 15-аа огшуул заа тэгээ бүр тэнгэрт нислээ шүү дээ. Тэр нэг 40 минут хичээл бол заа тэгээ бүр бөөн баяр баясгалан болно шүү дээ. Тийм тэгэхээр чинь нөгөө нэг юм яг энэний нөгөө зүг чигийг ойлгоцсон багш бол тэгэл half to гэдэг өөрөө л хийх хэрэгтэй байхгүй тийм. Яаж хийх вэ? Би яаж өгөх вэ? Би хинд нь яаж тохируулах вэ гэдэг чинь ингээл багшийн өөрийнх нь имиж, багшийн өөрийнх нь өмссөн хувцас идэж ууж байгаа бол тэгээ үс гизгийн янзлсантай адилхан яг л нэг юм өөрийнх нь имиж болж очих л хэрэгтэй байхгүй. Yes, тэгэхээр чинь эн чинь одоо менежерээс гордоод байхгүй байна. Тэ хамт ажилладаг Ахмад багшраас гордоод байхгүй, тгийгтээс гордоод урмын үг байхгүй байна гэж үзвэл тэр чинь хүүхдүүдээс авчих. Тэгээ эхлээд өгжээж авдаг хорвоо. Тэгэхээр эхлээд өөрөө ингээд өгөөд үзтээ. Өгөөд ингээд өөрөө ясны дараа. Тийм. Буцаад нөгөө хүүхдээс ирж байгаа харангууд өөрөө бас амар хөөрхөн цэнэглэгдээ 1 литр шатгаа 2 литр. Ангид нь 35 хүүхдээ бол 35 литр шатгаа 45 хүүхдээ бол банкчд дүүрэл явах нь шүү дээ. Тэгэхээр банк дүүрэн бензэтэй үнчин тэгэл дараагийн цагуудын хичээлийг бөө баяр баясгалан заана үсттэй тий. Yes. Тэгэхээр урам зэрэг гэдэг чинь өөрөө бүр амар чухал зүйлээ. Бүр үнэхээр чухал зүйл ингээд. Тэгэхээр энэ урам зэрэгийг хань ижлээсээ гордоол. Найз залуугаасаа найз охиноосоо гордоол тий. Эсвэл ингээд ээж аваасаа гордоол. Эсвэл ингээд удирдлагуудаасаа гордоол. Ингээд байгаа тэдрээс угаасаа ингээд өөрсдөө хоосон савтаа байвал орж ирэхгүй. Харин энэ чи өөрөө ингэж нөгөө нэг нарны сэргээгдэх эрчим хүчээр цэнгэлдэг шиг тий. Нэг салхисэсүүд эргээл нарны тойл ингэж тавьсан байж байгаа л ингэж сэргээгдэх эрчим хүчээд шүү. Өдөр болгон цэнэглээл аваад yes. Тэгэхээр тийм сэргээгдэх эрчим хүч шиг тийм урам зоригуудыг бас өөртөө ингэж бий болгох хэрэгцээтэй л байгаа байхгүй. Тэгэхээр тэрний үе өнөөдрийн салхи эргүүл салхин сэснэ эргээд тог нь очиж идэг тий. Өнөөдрийн нар гарвал нарны толин цэнэглэгдээд нөгөө тог нь очиж идэг. Яг үүнтэй адилхан маш гоё ингэж авч болдог зүйл нь сэргээгдэх эрчим хүч ингэж өөртөө тэр урам зоригийг авч шатхуунаа өөрөө дүүргэж болдог зүйл нь юу юм гэхээр ялангуяа хүүхдтэй ажиллаж байгаа хүмүүс ээ. Хүүхдтэй ажиллаж байгаа хүмүүс. Тэг багшийн ажил гэдэг чинь өөрөө ингээд өөрийгөө тий сэргээгдэх эрчим хүч маш гоё сэргээж идэг. Дээрээс нь ингээд бусдын тий амьдралыг аварч идэг. Тэг энэ чинь ингээд амар утга учиртай юм зүйл байгаа байхгүй. Тэгэхээр энийг чинь ингээд зовж биш жаргаж би бүр ингээд хилдэг штэ багш нартай тий. Үгүй та нар гимт хэрэгтэнтэй ажиллаагүй та нар цагтаа байсан бол тий бөө хулгаад юу одоо ингээд амар хүмүүстэй ажиллана. Эмч байсан бол ингээд бөө өвчин зоолонтой эсвэл бүр ингээд мисцэслийн эмч бол цус нөөчн дотор ажиллана. Энд чинь амар хэцүү гэтэл та нар ингээд хүүхдтэй ажиллаж байгаа. Тэгээд эн чинь буруудлаа гэж бодоход өнөөдөр ингээд юу гэдэм те буруу хийчлээ гэж бодоход эн чинь засаж болно маргааш нь. Тэгээ түүнээс эн чинь ингээд шууд хүний амьд хүрчиж байгаа. Эсвэл шууд хулгай хийж байгаа. Шууд одоо ямар нэг юм эвдэлж гэмтэлж байгаа зүйл биш. Ингээд тэгээ сэргээж болдог зүйл юм. Манайхан бити эндээс ингээд айгаад, хулгаад, стресстэй, нервтэй хамаг гэдгсээ бити энэ дотор хүлээд байгаа чи гэдэг ингээ нөгөө багш нартай амар их цагтаг. Тэгэхээр эн чинь бид нар амар гоё юм юу зүйлтэй ажиллаж байгаа. Тэгэл ингээд би ч гэсэн одоо өрөөндөө суужаал нэг жоохон та нэг зарим нэг санхүүжилттэй юм зарим нэг юм бүтэхгүй энэ төр болонгууд ингээд ливгүй болол за яа гэж шууд коридор руу гараад хэд хүүхдүүдтэй яриад тас инээгээл хувцсыг яриад гутлыг яриад өнөөдрийн өмсөн зүснийг яриад найз охтыг асуугаал найз бандтай болсон яасан гэл ингээд л зүгээр тас инээгээл ороод ирж байгаа. Тэгээ эн чинь ингээд нөгөө буцаага гоё цэнгэлж болдог. Тэгэхээр ингээд бид нар ийм нэг хорих ялаар шитгэгдсэн эдэн хүмүүстэй ажиллаагүй байхгүй да. Тэд нар буруутай биш. Тэд нар хүүхдүүд бол хизээч буруутай биш. Хүүхдүүд бол хизээч одоо гим хор авах тийм хүмүүс ерөөсөө биш. Энд чинь бүр амар гоё байгалийн эрчим хүч. Тэгэхээр чи ингээд ухаалаг ажлыг гэж үзвэл бид нар тэртээ тэргүй тэр хүүхдийг те ээж автаа нийлжээж Улаанбаатар хүргий л да хідэ оюутан болох л да те. Yes эсвэл бүр Америк хүргий л да Харвард хүргий. Yes болно шүү дээ бүтэн. Энэ бол бүр ямар ч боломжгүй зүйл биш. Гэхдээ ингээд яах вэ? Төрч нисэдэвэл та яг үндэ 5 жилээс илүү гарахгүй burnout-оор хашраад ядраад бие махбод сэтгэл санаа оюун санааны хувьд бол бүр хинч биш болох байхгүй та. Тэгэл энийг чи жаргаад, баярлаад, хөөрөөд
өөрийнхөө чатхууныг цэнгэлж аваад нөгөө хэдэн хүүхдүүдийг ч те шатхууныг цэнгэлж аваад ингээл явуулчих юм бол нөгөө хэд ч зүгээр өнгөрөөл өгнө шүү дээ. Нөгөө уулын урууч байсангүй гэл те ингээд өөрсдөө яваад өгөх байхгүй. Өөрсдөө яваад өгөх. Яг шуудхан хэлэхэд яг үндэ багшийн ажил бол баг хэрэгцээгүй шахуулах гэж шүү дээ. Одоо яаж ин YouTube, TikTok, интернет, Facebook, Instagram бүр ингээд бүх юмар маш олон боловсролын сувгууд байна тий. Энэгээр чи ингээл хүүхдүүд нэг физикийн туршилт хай гэхэд бүр үнэн супер ингээд дэлхийн багшаас суралцчихж байна. Тэгээд эсвэл одоо нэг компьютерийнхаа өчрийг олохгүй ажил манай хүү бол нэг 7 хоног TikTok үзэл хөвтөхэд хаана юу вэ? Бүгдийн задлалдаг инженер шиг болчихж байгаа. Болчлоо гэд өөрөө ярьж байгаа байхгүй. Тэгэхээр чи нэг яг шуудхан хэлэхэд багшийн ажил гэдэг бол ингээд цаашид бас нэг юм шин салхи, шин өөрчлөл, шин бодол санаа, шин ийм зүйлс дээр ингээд төвлөрөх. Энэ нь мэдээж хөв тэр emotional skill, тэр нэг хөв хүний ур чадвар, soft skill, зөөлөн ур чадвар юу гэж нэрлээ EQ, тэгээ юу гэж нэрлээд идэг л яг ингээд нэг юм хүнийг хүн байлгаж байгаа зүйл рүү ингэж орж дэмжиж өгөхгүй л бол яг үндэ тий одоо хилний хичээлийг хүртэл 3 дугаар ангийн хүүхэд инстаграмаар дүүртэлтэй ингээл өдөр шөнөгүй энэ үгийг ингэж дуудана тэр өгүүлбэрийг тэгж дуудана гэл ингэжээтэл хүмүүс сурчиж шít. Бараг хилний багшийн хэрэггүй болж байна. Бараг яг шуудхан хэлэхэд багшийн мэрэгжлийн утга учир үнцэн цаашид бол ингээд зүгээр л хүн хүний сэтгэл хөдлөл эмоц тэр өстө шатхууны дүүргэж өгдөг урам зориг өгдөг тийм юм дээр л тогтно. Тий багш хүн гэдэг чи ямар утга учиртай ямар гоё мэрэгчлээ тий бидний энийг зүгээр нэг бичиг цаасны ачаалал бичиг цаасны зовлон нэг ааш нь олдохгүй нэг тий нэг менежерийн юм хүнээс ингэж байж болохгүй лахгүй тэрүүгээр өөрийгөө хэмжээд тэрүүгээр өөрийгөө ингэ дүгнээд тий ингэж ээж болохгүй гэтэл бид нар чинь өдөр тутам хүүхдийн амьдрал гэрэл асааж байгаа яг үндэ хулаа өөрөө мэдгүй л шүү дээ би яг яасан бэлээ тэр хүүхдэд яг юу хийсэн болохоор энэ хүүхэд ингэж бодов гэж мэгээд өөрөө бодоод ч олохгүй байна гэдэг чинь гэж чи зүгээр л хинээч мэдгүйгээр хүмүүс ингэж тэр охин шиг тэр хүү шиг ирж тэ хүү юм аа юм тэ хөө ирж ингэж хэлэхгүй байгаа ч гэсэн дотор нь нэг юм оч хацаал гэрэл асаал өдөрт явж байгаа гэсэн үг байхгүй тэр унтраалгын өдөрт ингээл нэг хөөрхөн хав харанхуй өөрөө байлаа гэж бодъё л да хав хар хөшгтөө тий тэрийг ингээл багш нь орж ирэл нэг унтраалгын гэрлийн насаал өөрөө гэрэлтэй болгоод гараа явчихд маргааш нь гэрэл нь унтарсан орж ирлээ дахиад унтраалгын насаагаал гэрэл асаачаад гараа явчихд нөгөөдөр нь орж ирэхэд дахиад матгүй гэр бүлээсээ байж болно шүү дээ найз нөхдөс багшаас юунаас ч байж болно ш тэр хүүхдийн тий тэр нэг дотоод ертөнцийн дандаа унтраас та хав харанхуй өөрөө байлаа гэж бодоход хулан өдөрт орж ирэл гэрлийн насаачаал гараа авчдаг. Маргааш нь орж ирэл гэрлийн насаачаал гараа авч. Нөгөөдөр нь гэрлийн насаач тэгсээрээ л хөөх юм дээ. Амар гоё амьдрах итгэлтэй урам зоригтой болно гэдэг чинь бид нар багшийн ажил гэдэг чинь өөрөө хүмүүсийн амьдралд гэрлийн насааж байгаа хүн байхгүй да. Тий ингээд хав харанхуй өрөөнд гэрлийн насаачаал өө гэл ингээд амар хөөх хинээгэл гараа авчдаг. Тий. Ингэхдээ энийгээ мэдээж жаргал болгож хийвэл yes. Зовлон болгож хийгээ нөгөө машиныг уулын өд 15 км араас түрээ нисээд байвал энэ зовлон бүр насаараа дуусахгүй. Тэгэл багш нар амар хурдан burn out дурцсан, амар халширсан, амар залхацсан. Тэр энээс өөр баг ажил хийж чаддаг ч болоос ухааны мэрцэн сууж идэв шүү дээ. Зовцсон тий. Тэгэл тэтгэвэр дарах насаа тоолно үгүй шүү дээ. Энэ бүр ингээд бүр баяр цэнгэл найр наадам цаа юу цагаасаар авахгүй юу да өгöd бол хитэ хөвгтөдөө бужигнаад баяр хүрээрээ сууж ингэдэг чи юу наадам юу цагаасаар тэрнээс илүү баяр баясгалаа өдрө болгоо ингэж авч байгаа тий. Тэгэхээр бид нар ингээд нэг юм жижигхэн майндсетийг ингээд өдөрт шифт хийгээл те солиол үнэхээр ёо яаж энэ ангир орно гэл ингэж яхах юм би өөртөө өөрийгөө эрчим хүчээр зэрэлчээд ирээ гэл ингээд орвол ямар ах вэ тэр чинь ингээд тухайн цаг мөчид маш богино хугацаанд өөрийнхөө майндсетийг гис шифт хийгээл солиол те ингээл орчих хэвээр зүйл байгаа даа. Нүгс яг үндэ ингээл намааг урам өгөөд магтуул би босоод ингээд тэгнэ нов те нэг юм багийн өгчөж. Сая нөгөө тайрын ярьсан хүүхдүүдийн түүхэн дээр ингээд юу очиж тэрх тэн дээр очиж. Тэгээ яг л нөгөө хүүхдүүдийг харахтаа багш энэ угаасаа нэг муу хүүхд, энэ угаасаа чаддгүй хүүхд гэдэг өнцгөөс харчих юм бол тэр хүүхдүүд байнга тийм тохгүй таагүй мэдрэмжийг өгч идэг байхan. Гэтэ улам бол нөгөө яг шинэ багш учраас хинэн ч ялахгүй тий хинэн ч нөгөө ялгаатай биш ингээд бүгдийг ингээд зэрэг жигд авч явсан нь тэр хүүхдэд маш гайхалтай урам зориг өгсөн байна. Тэр нөгөө амьдрах итгэлийг баг ингээд өгсөн биш тий. Тэгэхээр багш нар ч гэсэн ингээд яг тэр ангида жишээ нь ингээд орохдоо
энд байгаа бүх хүүхд яг адилхан жигд тэгш хинч сайн муу нэг онц сурдаг, муу сурдаг, таргуун сурдаг, хичээл тасалдаг тэр тийм айл ийм айлыг гихгүйгээр бүгдийг яг ингээд нэг төвшөнд ингэж харах хэрэгтэй юм байна. Магадгүй яг нэг өөр газраас ч юм уу те яг нэг юм урам дутагдсан, яг нэг ялгууртай үзэлт ингээд сэтгэлээр унтсан яг тийм хүүхдийг л тухайн багш яг тэр өнцгөөс нь биш ингээд жиг тарахад тэр нь маш гайхалтай урамыг хүүхдэд өгж болж байгаа юм байна. За тэгээд багшийн мэргэжлийн хувьд бол яалтчгүй энэ шин салхи орох хэвээр. Гүр орхоос ч аргагүй болж байна. Одоо яг л ингэж штэ тий бүх контент бүх TikTok бүх зүйлээр бол мэдлийг болс нэр хамсч авч болж байна. Ямар ч хэлээр. Тэрийг нэрээ баг гэртээ homeschool хийгээд гэртээ сурсан ч юм тийм чадхаар байна. Одоо энэ нөгөө саяхан нөгөө манай багш нар өрөөнд ярьжсэн шүү дээ 2025 оноос хойш сурсан хүүхдүүд бета үеэрч байгасан тий. Энэ хүүхдүүд дээр яг юу дутаад байна гэхээр нийгмийн дунд орох тийм харилцаа хандлага хүмүүстэй харилцах ойлголцох тэр чадвар нь дутж байна. Тэгвэл энийг хэн өгөх ёстой юм? Багш мэдлийг одоо ханаас авч болж байгаа юм чи яг энэ зүйлийг энэ тэр хүүхдтэйг хүүхдтэй харилцах ойлголцох тэрийг нь мэдрэх яг нөгөө зөөлөөр чадрыг багш л энэ зүйлийг нөгч таарад байна. Тэгэхээр багш яалтчгүй энэ чадраа хөгжүүл энэ чадраа авч явах хэрэгтэй байна. Одоо ийм чадвар байхгүй бол яалтчгүй өнөөдөр хувь хүний хөгжлөөр анхаарад яг энэ зүйлийг хүүхдэд ойлгох, мэдрэх, хайрлах, тэр дутагтаад байгаа тэр урам зориг нүүх ийм зүйлээ яг одооноос багш нар хийж эхлэх хэрэгтэй. Yes. Вау, гайхалтай дүгнэлт байлаа. Yes, бүр үнэн гайхалтай базалтай л. Би бүрээсээ аяар урагшлаад байгаа. Чи амраа орхон шахуу сонсож штэ өөр. Тэгтээ би бүр хацаа авах чадсангүй штэ тий. Тэгэхээр яг хөө зөвөр хүний тарих юун дээр төвлөрдөг вэ гэхээр яг өөрийгөө нэг номер тавьдаг. Би аюулгүй байх. Би тайван байх. Би үлсэхгүй байх, би цангахгүй байх, би зовлонгүй ажиллах. Тэгээ нэг тим юм дээр нэг номер тархин шийддэг байхгүй. Түүнээс айлын хүүхд дээр одоо төвлөрөхгүй гэсэн үг. Тэгэхээр зүгээр ямар бодолтой байх хэвээр ихэр багш хуваа хичээх хэрэгтэй байхгүй. Муухагаар хэлгээд хуваа хичээ гэдэг нь yes би тэр хүүхдэд урам зориг өгснөөр би буцаад энерги цэнэглэж байгаа учраас би өгчилдөө би яагаад гэвэл миний сав дүрж байгаа. Миний энерги цэнэглэгдэж байгаа. Би өөрөө эрч хүчтэй болж байгаа. Би өөрөө цог золбоотой болж байгаа учраас энэ ангийн хэнийг ч ялахгүйгээр урам зориг өгчилдөө ч гэдэг юм уу. Нэг энэ өнцгөөс харчих хэрэгтэй. Тэ энэ чинь надад хэрэгтэй юм шүү дээ. Надад өгөөжтэй юм шүү дээ. Энэ хүүхдүүдтэй тэгш харьцах нь, энэ хүүхдүүд урам зориг өгөх нь, энэ хүүхдүүдэд тэ им ялгуурлан гадуурахгүй, үл тоохгүй байх нь нөгөө хүүхдүүдээс чинь маш гоё энерги ялгарна тэ. Тэгэнгүүт чинь тэр нь миний ингээд аураг цэнгэлж байгаа. Тэгээ миний гэрлэн биеийг, миний эрч хүчийг, миний урам зоригийг ингээд цэнгэлж байгаамаа гэд ингээд бодчих үед нэг номерт хүний тарих ингээ ухамсаргүйгээр ямар сонголт хийх вөхөр шууд очиод хулаг магтана. Шууд очиод багийг магтана. Вау ямар гоё харагж ийн өнөөдөр үсмэсний ямар хөөрхий юм би хулаа ямар гоё хийм хийлгэсэн. Вау энэ буржаан ямар гоё зөгч ин. Ингээл хэлнэ. Тэгэхээр амар амархан арга юу гэхээр смарт ухаалаг тэгсэн ирнэ. Залтай. Өөртөө ашигтай энэ арга нь юу гэхээр хуваагч хуваа хичээх тийм. Тэгэхээр би багш нарыг бол зүгээр хуваа хичээл гэж хэлнэ. Гэтэ хуваа хичээ гэдэг нь манай Монголд л амар утгагүй үгээр ойлгогддог шүү дээ тийм ингээл. Хамаг юм атарч аваад нэг ижлэхэн 4-р ангид орж байгаа 3 багш гуруулаа өөр өөрийнхөөрөө хийгээл нэгэндээ юмаа үзүүлэхгүйд хав дараал дундын файл, дундын шеэр, дундын боловсруулалт гэж юуч байхгүй гэл энээс илүү гарчих гэдэг нэг юмар ойлгогдсон байж дээ. No. Харин хуваа хичээ гэдэг чи яаж ирч хүч цаг хугацаа тэр нэг эрүүл мэндэ гамнах юм. Та бид гурав хамтрах хэрэг гарч байгаа байхгүй да. Тийм чинь миний эрүүл мэндэд хэрэгтэй байхгүй да. Тэр талааснаас харахгүй л байна. Тий, тэр талаас нь харахгүй хуваа хичээж чадахгүй байна. Хуваа хич гэдэг амар утгагүй өнцгөөс хараад ингээл иймэрхүү өрсөлдөлтэй амар хэрэгдэг ш сургуульд шүү дээ. Ингээл 3 параллел 3 анги хийж ижил нэгэндээ нэг математикийн хөтөлбөрийг 3 хүн зэрэг боловсрол дундын файл хийж өгч байгаа. Боловсруулаа. Тий, тэгэл зовоод идэг. Тэгэл гуруулаа 2 цаг хүрдэг. Гэтэл гуруулаа нэг дор суугаад гэлзуулчих тэгэл 2 биш 10 цагт утгамаар ирдэг хүүхдүүдтэйгээ зэрэгцээд. Yes, тэгэхээр чинь нэг номерч юу гэхээр зүгээр өөрийгөө бодооч, өөрийнхөө эрүүл мэндийг, өөрийнхөө залуу насыг, өөрийнхөө гоо сайхныг, өөрийнхөө тэр оюун ухааныг, өөрийнхөө үр хүүхдийг тий энд яг үнэндээ шөнө 2 цаг хүртэл галзуу юм шиг сууж яхахын оронд тий ажиллаа хийгээ сууж яхахын оронд 2 цаг хэд 2 настай хүүхдэд хөврээд орон дотор хөвтчих юм ирж шээ.
Тэр нь хүүхд чинь гоё нэг шиг дасах, өөртөө ихтэй болох юм нь хүүхд чинь сууж байгаа ш. Тэр чинь нэр ингээд нөгөө яг үндэ нэг хасдаггүй те ингээд дээр үе орс машин 60. Тэгэл мануулдаа л ямирг байгаа даахгүй. Манай нөгөө 60-аас дандаа манилддаг байхгүй мануулдаад нөгөөх нь асч өгдөгөө. Тэгэл арай хийж нэг юм зүгээр сэнсэртэл. Гэтэ одоо бодоход тасгал ээж. Мануулдаж нэг орс машин асаадаг гэсэн нэг 60-аас. Тэгээ сүүлд болохоор нэг машинаас элсэн чинь нэг мастачер дарангууд асчдаг. Тэгээ одоо хулангийн баг миний унжаа юм шиг бүгд л нэг коноф дарангууд л асчиж байгаа юм. Яг түүнтэй адилхан урам зориг гэдэг чинь тий. Мануулдаад тэг ингээл өөрийгөө зовоогоод байсан дөрвөл ингээл нэг астачер дарчмаар л байгаа. Yes, тэр астачерны урам зориг. Yes. Оо энэ подкастыг хийсэн чинь өөрөө бас урам зориг авлаа би. Та анзаарсан бол өглөө би орж ирж байгаа баг энэ санал дээр унтах нэ, унтахан бүр нүд мүдээ ингэсэн сууж исэн чинь амар гоё урам зориг авлаа. Ирч хүчээг авлаа. Саваа бас гоё дүүрэглээ. Гайхалтай яриа боллоо гэж бодож байна. Яг тэгж шүү. Тэгээд би бас бодож багш нартаа маш гоё урам зориг өгөх хэрэгтэй байна. Одоо нэг удирдлага хүний хувьд бодож ш. За би тэгвэл багш нартай гоё урам зориг өгч явах хэрэгтэй байна. Эргээд энэ маань миний савд үрж байгаа маань. Мөн яг ялгаагүй тэр нөгөө хувиа хичих гэдэг зүйл чи яг л өстой нэг тийм онцгүй жишээгээр тайлбарлагддаг болохоос биш. Яг үндэ нэр хувиа хичээгээ тэр цагаа хэмнээд смарт ажиллах юм бол тэр цаг хугацаа гэр бүлтэй, өр хүүхэдтэй тий өөрийнхөө тэр гоё аз жаргалтай тий стол нэрээ өөртөө гаргах тэр цаг хугацаанд тий зарцуулмаар байна шүү. Тэр нэг хувиа хичээ гэдэг ч бүр амар чухал юм байна. Хувиа хичээ гэхэр нэг хувиа хичээсээ үхээр мөөхөн болчих гээд байдаг. Гэтэл эн чинь амар ашигтайгаар өөртөө өөрийнхөө хувиа хичээж болох нь шүү дээ. Тэгээ өнөөдрийн бас яг урам зориг гэдэг сэдвээр гайхалтаас урам зоригийг ярихад хүн өөрөө урам зоригтой болж шүү. Тий. Тэг баярлалаа юм гоё подкастэнд гинт дуудаж оруулсан баяртай маш баярлалаа. Дээрээс нь нөгөө одоо нөгөө удирдлагын зүгээс одоо багш нартаа шаардлага тавилаа гэж ботход чи тэгсэнгүү ингэсэнгүү эн чинь болохгүй байх гэсний оронд урам зориг өгчих юм бол хүсэж байгаа үр дүнгээ илүү хурдан авах юм шүү дээ тий. Нөгөө хүмүүс маань урмаар цэнэглэгдэл гарцсан юм чинь миний хүсэж байгаа ажлыг тэртээ тэрхүүл хийн шүү дээ. Тий тэгээ Би хилээд байгаа шаардлага алга байна шүү дээ. би борын сая ярианаас ерөөхдөө урам зориг яа хэрэгтэй гэдгийг бид нар ойлгочлаа шүү дээ. Бидний гарц царлаа гаргачлаа. Тэгэхээр одоо яаж багш нар дээр хэрэгжүүлэх гэдэг нь тойрын орчуудрын асуудал болж байна. Би бас таяр тэгээ подкаст хийгээд тэгээд амар урам өгсөн юм биш үү? Одоо сая мэдэхгүй байжсэн чинь нөгөө гэрэл асаацсан биш. Yes. Одоо тэгвэл have to гэдэг тэр урам зоригийг яаж өгч, яаж өмсөж зүүж, яаж идэлж хэрэглэж, яаж амнаасаа гаргах уу? Яаж тэрүүгээр гоёх уу? Яаж бие чимэх үү? Яаж залуунаас бусад юмнуудаа хайрлаж хамгаалах уу гэх. Yes, ингээд тухайн хүний өөрийнх нь сонголт байгаа байхгүй. Нэс бидний ялангуяа энэ боловсролын салбарт хэрэгжиж байгаа амар олон сургалт хөтөлбөр уулзалт зөвлөгөө юмнуудыг харахад маш их юм хавт үзадаг тийм. Тэгэхээр би бас энэ подкастыг хиймээ гэд аль бич мэж гэд ингэж яхаа орондоо ингээд нэг тийм 30-40 минут ярьж яхаа орондоо бас ингээд амар гоё урам зоригийнх нь гэрлийн асаацсан байна шүү дээ. Тэгэхээр яг л нэг ийм зүйлүүд л явж байдаг. Тэгээ багийн сая бүрэн гайхалтай. Урам зориг гээ ярьж хат л баг урам зориг орж ш дээ гэд ярьж ин. Yes. Тэгэхээр эн чинь амар чухал ийм зүйлээ. Тэгэхээр зүгээр ингээ бусдад өгөх гээд тэ хоосон савтаа өгөх гээд байгаа гэхээс илүү бусдаас авах гэж чинь гэж үзээ тэ өөрийгөө цэнэглэх чинь өөрийгөө гоёх чинь өөрийгөө чимэх чинь гэж үзээд ингээд хүн тэр одоо өнцгөөс нь харах хэрэгцээтэй болж дээ. Яг үндэ өглөө болгон ажилдаа бүр зовж босч ирдэг бол энэ ямар там бэ нэрээ тий. Өглөө болгон арай хийж ингээл ёо лайтай юм яаж өдрөө 5 цаг заах вэ гэл ингээл ажилдаа гардаг бол яг үнэндээ эн чинь ингээд явсаар хаал хавдраа өвчин одоо юу вэ? Зовлон шаналал одоо их л зовлонтой амьдрал дуусгах нь шүү дээ. А гэтэл би ч гэсэн хамгийн гоё орчинд ажиллаж байгаа штэ гэдэг хөөрхөн хүүхдүүдтэйгээс та нэг пампа гэж байгаа хүрээд ирээс та тэдрээсээ гоё ирч хүчээ цэнэглээд ирээс та одоо юу вэ? Ингүүл одоо тэр орноос яаж усхал тэгээ хүү хаа гэж баг тэгээ зөвөр сугсрэл босоол ирнэ штэ. Тэгэхээр чи бид нэр яг үнэндээ тийм ийм нэг майндсетийг шифт хийж сурмаар байгаа байхгүй юу? Тэг ингээд нэг бодол санаагаа таагүй бодол санаагаа өөртөө ашигтай бодол санаагаар сольж чаддаг. Ийм юм руу одоо манай багш нараас ормоор байна.
Тэгэхгүй болохоор ингээд цовж ажиллаад ээж болохгүй. Йоо одоо нөгөө шалгалтанд ирэх гэж байгаа. Йоо нөгөө үнэлгээний шалгалтанд. Өө нөгөө үнэлгээ шалгалтанд хідэн хүүхдүүд ороод нөгөө хідээс доош үнэлэгдэнгүүт цалинчгүй мөнгөчгүй болчихно. Одоо яана инээ одоо юу гэдэг чи тий. Нэг иймэрхүү өнгө айцаас байгаад ах чи өөрөө эргээ яг шуутга ярихад хүчлээ нэмж байгаа шүү дээ. Ингээл нүүр мүр хатаж хуурайшаал тий. Ямар ч бодог тогтохгүй болоод тий ингээл хөгшрөөл зовоол ингээд цэвэршилтэнд хүртэл амар ирт эхлээл бүр хэцүү болж байгаа шүү дээ. Гэтэл тэнд чинь ингээд өглөө өмсөж гарах хувцас бид нар ингээд сонгоод тий ингээд би өнөөдөр энийг өмсөн энэ надад гоё харагдчих ингээд ингээд өмсөх хувцас сонгож байгаатай адилхан дотор байгаа мэдрэмжээ хүртэл хүн сонгох ёстой л ахгүй да shift гэж сольж сурах. Тэгэхээр энэ подкастыг сонсох хүмүүст бол нэгийг болоо хоёрыг тунгаах те нэг юм бас өсөх байхаа гэж найдаж байна. Баярлалаа. Тэгээд маш гоё урам зоригтойгоор эхлүүлээгүй ч гэсэн саваад үргээд урам зориг дүүрэн дуусглаа энэ подкаст гэж бодож байна. Баярлалаа. Тэгээд та бүхэндээ бас урам зоригоор тэтгэж дүүрэн бензинтэй яваасай гэж хүсэж байна. Баяртай.